За юу байна? За юу юм да? Сонирхолтой сүүлийн дугаараа үзсэн үү? Юу болов? Ямар мэдрэмж сэтгэл төрөв? Айгуу тийм. Үзлээ. Хм. Бүх хүмүүс таалагдсан байхаа тий. Монгол баяраа л хүлээж ирсэн. Хариу Мгм. бүгдээрээ сонслоо. Хасагдлаа. Ааха, яг гэнэ. Гэтэ бас нөгөө болт финалисттэй хэлж байгаагаар бол нэрээ гоё оролцогч байсан ч юм уу гэж бодож үзсэн шүү. Бид яг шоуны хувьд бол айгу үнцэтэй оролцогч л да тий. Бас сонирхолтой. Тэгээ яг нөгөө өмнөх сизны Чинзо шигтэй ингээд нэг тийм ярих сэдвтэй байлгаж чаддаг оролцогч байлаа. Хасаа минь. Тийм. Гэтэ за Чинзо шигч бас арай биш юм а тий. Гэхдээ яг Чинзаа шиг бомбер биш ч гэсэн зүгээр юм бид нарыг ярих сэдвтэй байлгаж чаддаг ийм худ бой бас байдэн шүү гэдгийг ингээд октодод мэдрүүлсэн гэх юм уу. Тэгсэн. Тэ. Тэг сонирхолтой оролцогч байсан. Гэтэ би бол нэг хасаг санахгүй байхаа. Мгм. Ер нь бол. Харин тэ дараагийн дугаар дээр яг ямархуу хүн орж ирэхээс бас шалтгаална те. Ер нь манай октод чинь нэг дургүй юм шиг болж ирээд хасагдсан чи бас уйлж мөлээд эвгүй байлаа шүү дээ те. Хоббист чи юуныг гайхсан. Би хайртай байсан юм байна гэж бодсон. Тийм хурдан хайртай болчтой юм. Тийм Уусаас төгсөөг хасагдчихдаг хасагдах юм гэсэн байсан те. шүү Чи дээ. бол миний хувьд би яг ингээ хэлчихье гэж мэгээ. Чи бол миний хувьд номер 1 байсан шүү. Төгсөө араас нь би ингээд хэлчихье гэж мэгээд байсан чи хасагдсан чи Тийм. би хайртай байсан юм билээ. Би чамд хайртай болчихжээ гэж мэгээд. Би Жинийг л ерөөсөй ойлгохгүй. Тэгээ живэн биднэрт бол үлдсэн шоуг үзүүлэх юм шиг санагдсан шүү Магадгүй зөвүүн бас яг дээ. өөрийгөө ч ойлгоогүй л охин байлээ дээ зайлвал. Тийм болохоор л ингээд учраа олохгүй яваад байгаа. За тийм. За эхнээс нь ойлоо хөөхөө үйл явдлуудын даваа. Тэгээ. За шин дугаар болохоор ингээд хөөрхөн би биэндээ захиа бичээд эхэлсэн. Зарим хүмүүс мэдээ захиа аваагүй, зарим нь 2 3 захиа авсан гэл сонирхолтой байсан. Энки захиа аваагүй те. Энки захиа Тэгсэн авлаа. инки яваагүй. Энки Аваагүй. аваагүй, били аваагүй байх шиг байсан миний анзаарснаар. Бусд нь Аа. ерөнхийдөө гайгүй захиатай байх шиг байсан. Ер нь ингээд явн чангарж байгаа оролцогчдоор бол би нөгөө зоолог нэрлэх гээд байгаа байхгүй юу? Ингээд Тэгсэн. тий хөрхөн байгаа те. Айгуу таалагдаад шал өөр өнцгүүд нь харагдаад Мгм. ерөнхийдөө нөгөө нэг яг камер гарахаар нэг өөрийгөө барьцдаг юм шиг те нэг Мгм. арай өөр хиймэл юм шиг болчдөг. Тэгээд яг нууц камераар болохоор өөрийнхөө нэг хөөрхөн чанарууд гарч ирээд байгаа шүү дээ. Тий, өрөө мөрөндөө бол бас хөрхөн байгаа шүү те. Тэр бүдүүн хоолоо моолоо Тэр гарахааргүй юм гарч мараад гэрч мөрлөд айгу хөөрхөн. тэр нь айгуу Золоо бол таалагдж байгаа. Трей бас явж чангарч जैन те бүр бүх хүн таалагдж जैन. Яг үнэ Нэг нөгөө тийм муулдаг хэсэг дээр трейг муулах ерөөсөө ямар ч үг хинтэн ч орж ирэхгүй байсан те энэ оролцогч нарт. тий. Харин Надад ч бас ер нь эсвэргээрээ трей бас маш их таалагдчихаа. Одоо аа нөгөө нэг нууц хүрээнд энэ хоёр орсон шүү дээ те. мгм Одоо Трей хоёр ороод тий даахуудаа л нууц хөрөөг яг утгаар нь энэ хоёр ашигласан юм шиг санагдсан. мм Нэг тийм хөөрхөн гоё тутам харьцаа үүсгээ тий. тийм Гэтэ тэгэл яг бүр ингээд юмнуудаа бүр яриад те. даваарчихгүй тий Мгм амар тийм нэг хоёрдугаар суугийн юм болохгүй. Тэснэ мгм нэг тийм сэтгэл догтлуулмаар мөчийг хамт өнгөрөөсөн. Бид нар ч гэсэн яг үдчээс өмнө дагаад догтлсон шүү дээ. харин трей айгу мундаг байсан. Тэр нөгөө муулдаг хэсэг дээр ингээд трейг муулах хүн нэгч гараагүй хэрнээ. Манай трей чи өөрөө харин ч жинхэнэ ховыг бол бадчихлаа шүү дээ. Тэ хүн болгон дээр комент хэлж мэлээд Тий. Гэтэ ер нь бол яг өөрийн гэсэн үзэл бодолтой залуу юм байна гэж бодсон л доо. тэг бүх хүнийг яг өөрийнхоороо дүгнсэн. Би бол яг хөө тэгэж харсан тэгдэм болов уу гэж бодсон гэж мэгээд айгу хөрхөн. Оо ямар амар анзаард юм бэ гэж бодож байна. Би ч анзаараагүй юм байна гэд. Манай нацгийн чинь хүртэл юу гэдсэн бэ? Уухаараа жоохон агсан юм бэлээ гэсэн юм уу юу? Хөрхөн нацгийн Тэгсэн минь шүү. аа. Нацаг ер нь хөр байгаа тий. Нацаг айгу хөрхөн байгаа. Ер нь ингээд Залуу их анзаарч хөрхөн байхад байна. ингээд нэг тийм баг өмсгүү яг гоё өөрийнхоороо хаач хэдийч байгаагаараа байдаг хүмүүс хаач ер нь үн цэнтэй хүмүүсийн хайрыг татаад хүндэтгэлийг хүлээд юм байна гэдгийг одоо ингээд нацаг, трей, тодоо энтраас ер нь харж штэ. Тэгсэн. Одоо ч Тэ. гэсэн ер нь бол бүгдийн хайртай оролцогч байна тий. Мм. Тэ. Айгуу тийм хөрхөн байгаа. Органикэр байгаа. Харин сэтгэл ам маань ер нь яван
явна хэцүү болж шүү те. Сулраад Яг те тадаг улам сулраад те нэг тийм э, emotional асуудалтай болцсон юм уу хаашаа нэг тийм эм ороод тэгснээ ингээд нэг өөрийн тоохгүй охиныг буцааж муулах гэж оролцсноо тод руу амир өөрийнхөө хооронд өөрөө хорчих үедээ тод бол их хортой охин гэж юм ийгээд юу гэдсэн бэ би амир ойлгоогүй өөрийг өөрийн нь тоохгүй тоохгүй төлөө болохоор тэгэж амар хийсэн. уурлаа те. Тэр амир сонирн байсан. Тэгэнгүүт цэтүүлэг нэг тийм за нэг эр хүн чинь болов гэсэн нүдээр харах гэсэн. За шал гачин шалчгал юм байна гэж бодсон шүү дээ. Дараа нь ягаад чи тэгснээ нэг сонин биелэр рүү явж Харин маваад. Нөгөө тэгсэн. найзуудынхаа юуг зөвлөгөөг дагангуудаа биелэр явсан биелийг сонгож монгод юу ч болоод мэдхгүй ялгаагүй. Надад тэгтээ били бол бас явна таалагдчаа. Яг өөрийнхөө тийм зүгээр л байгаараа айгу гоё өхөн билээ шүү дээ. Нэг тийм нааш зан зүгээр ингийн тэгээд сэтгэлээ энэ төр бүр хажууд нь айгу тийм зөөлрсөн тий. Тэгсэн. Тийм Зөөлрсөн үү, хүндэлсэн үү, яг юу болсон бэ? Зэтүүлээ нэрээ дэрэлт нь тий. шал өөр болсон тий. Шал өөр хүн шиг болсон. Тэгээ ямар ч охинтой тэгж харьцахгүй нэсэ билетэй тийм болчихор надад билиг ягаад ч шууд хүндэлмээр мэдрэмж төрсөн. Аа. Нэг Тэгээд эрэгтэй одоо өнөч шиг ер нь гоё юм бол байна да гэж байна. ер нь бол энэ 2 дугаар сизон дээрээс бид нар маш олон төрлийн тоглоомуудыг сурж байна. Тэгээд одоо эдгээр ч нөгөө нэг гар утасгүй тэгэл бүгдээрээ яг нэг юм вилла дотор ингээл нэг юм хоригдсон юм шиг байгаа болохоор ингээд янз бүрийн хөөрхөн хөөрхөн тоглоомод тоглоулаад тэгэл ингээл хүн болгоны өөр өөр характерыг харуулаад тэгээ энэ дээр бол Номи бол бүр амар сонирхолтой байсан. Номигоос тийм ийм бүжиг, тийм хөдөлгөөн, тийм огцом юм гарна гэж бодог байсан чи Номи энэ дээр айгүй хөөрхөн байсан. Хамт айгу хөрх хүмүүж илжсэн тий. Хөвгүүд нь ч гэсэн айгүй гайхсан байсан. Номи гэхдээ энэ дугаар дээр ер нь айгүй тесрэлтийг хийсэн те. Яг тесрэлтийг хийгээд бүжгэн дээр тесрэлтийг хийсэн, нөгөө нэг оройны ус хасгадаг дээр тесрэлтийг хийсэн, хамгийн сүүлд хасагдахтаа хасааг авч явжганд тесрэлт байсан. Номи энэ дугаарыг бол бас ийм нэг хот од байж чадсан. Ингээд хэдийгээр орж ирээд удаагүй ч гэсэн ер нь бол ингээд өөрийгөө ингээд бусдад бүх хүмүүс таниулчаад гарч чадсан гэж айгу дүгнээд байгаа. Бүр ингээ удаад нэр хүндээ алжсэнээс бараг ингээ ном шиг богинохон орж ирээд хүмүүс таалагдаа гарсан нөгөө хоёр юм шиг санагдсан ш. Айгу тийм хөөрхөн бүжиг нь бол айгу хөөрхөн байсан тий. Бүх хүмүүсийн дундаас надад бол номын бүжиг хамгийн таалагдсан. Айгу тийм хөөрхөн cute байсан тий. Өстэй хөөрхөн байсан, эвсэлтэй ч байсан. Уулиагийн бүжиг бас тажгүй байсан. Тэгээд манай Джейм бол хэцүү байсан шүү. Яг л нэг ааруул шиг санагдсан гэхгүй юу. Уучлаарай Джеймний пэн үдэ гэж юм гээд. За тэгээд энэ дугаарын маш халуухан үйл явдал бол ингээд ус асгадаг хэсэг байсан. Ус асгадаг хэсгүүд Энэ дээр амар шок шокны нээсэн тий. үйл явдлууд айгүйх болсон. Би ялангуяа тэр хасаагийн үйлдэлийг амар ойлгоогүй. Би бас тэрийг ойлгоогүй. Яасан юм бол үерхэн гээд паблик зарлахгүй болохоор өрөмд гэсэн юм болов. Чи юу гэж бодсон бэ? Тэр хоёр шууг нь бараг үерхлээ гэд амаараа зарласан шүү дээ. Зүгээр хоёр биендээ үерхлээ гэж хэлэнгүүтээ нөгөө хэддээ зарлаагүй байсан юм шүү. Тэгснээ намайг мэдгүй юм шиг гэж аим шиг усасгаад те надад амар сонь санагдсан. Харин тий. Айгу онцгүй байсан. Яг ямар ч учиртай. Номигийн үйлдэл бол надад амар таалагдсан. Яагаад гэдэг мэдгүй. Яг хэвээр энэ нэг love hate relationship байж болно шүү дээ. Чи далжганаад байгаа шүү гэж ус асгангуудаа тэгтээ надад таалагддаг шүү гэж үнссэн юм байж болно шүү дээ, тий. Тийшээ хөрхөө байсан. Надад номыг үйл таалагдсан. Хасаа харин золог зүгээр л нэг ганц алдах боломж юм чигээ үнссэн үгүй те гоё юм чи. Тэгэж хизээш боломж олдохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нүдэнд баасан намайг танихгүй юм чинь гэсэн байртай золог үнсэд авсан тий. Тэр айгуу сонь санагдсан. Тэр зүгээр л нэг удаагийн боломжоо ашиглая гэж бодсон байхад тий. Магадгүй. Залуу уулийн хоёр болохоор угаасаа яг өөрснийхөө характераар л угаасаа анханасаа зэтүүлээ таалагдаагүй байгаа байдал нь ч таалагддаггүй. Учираас шууд ямар ч эргэлзээгүйгээр усаа асгасан. Тэгээд уулийн бол сонголтондоо үнэнч байгаад хасааг үнссэн. Би тэгтээ энийг уулиаг болохоор хасааг битгий үнсээсээ, энгийг үнсээсээ л гэж бодож байсан. Яагаад чи? Манай уулиа ерөнхийдөө энэ дугаарын туршистай амар ойлгомжтой те. Яг үнийг хэлээд хасаа нэг таалагдахгүй байгаа юм шиг байгаа нь тий. Яг ингээд нэг үерхий гэхээр шууд үерхий зөвшөөрөхгүй. Тэсээс ингээд нэг халамжлаад хамт байгаад тассан юм уу хаашаа. Тийм нөө лов бомбын хийхээр эмэгтэйчүүд салж чадхаа болчдөг гэдэг шиг тий. Нэг тийм
болцсон юм уу хаашаа. Би үл яг бас ойлгохгүй байгаа. Ингээд э, халамжлаад хайрлаад наалдаад агаад нь дуртай хэрнээ. Яг яагаад ч за мэдгүй. Нэг л ойлгомжгүй байсан. Тэгснээ ингээд ус асгадаг хэсэг дээр өөр дөр нь яг хаа дараа нь ус асгана гэж мэдээгүй л байхaltaй хөөрхөн амтан. Тэгэл хасаага очиад үнсцэн. Тэгээд дараа нь өөр Миний дөр нь бодлоор хасаад зүгээр ус асгасан. уйлаа яг ингээд бит хоёр үерхчээ гэж зарлахгүй ингээд нэг би бодъё гэсэн шүү дээ тий. Аа. Тэгэл яг энэ хасалт хүртэл үгэнд бодчихгүй тий. Харин тий. Яг бит хоёр Охтуудтай мохтуудтай хийх гингүүтээ хэрэггүй хасагдаа. байсан. Харин тий. Тий. Тий яг үнэ. Энд дээр Жэйвэн бас хасаа дээр асгасан тий. Энэ Жэйвэн айгүй Тэгсэн. ойлгомжгүй байсан. Хасагдах магадлалтай ер нь бол хасах хүмүүсийн хамгийн түрүүний нэрэнд хасаа гэж бодож ин гингүүтээ дараа нь хасаа хасагдсан чи хэцүү байна мэн гэл. Тэгтээ үнэхээр хайртай байсан юм байлээ энэ төр гэдэг. Тий. Ойлгоогүй. Тий. Тий Жэйвэнийг бас Жэйвэн гэхдээ хэнийг Чи юу үнссэн өөрийгөө ч бэ? Хасаа ойлгохгүй дээр шиг байлээ. ус асгачаад. Энк өгсөн. Оо. Энэ хоёр би бинэ өссөн шүү дээ. А тийм те. Энэ хоёр гэхдээ нөгөө муулдаг хэсэг дээр болохоор амар жоох юм байлээ штэ. Үе мултарсан юм байлээ. Би хон жилдээ байхад тэр бас хон жилдээ гэсэн хэрнээ нэг тийм өөр талаараа Тэрний дараа тацаад байлээ те. жиюн тэгээдсэн шүү дээ. Насны зүрх ойл миний хувьд тийм чухал зүйл биш гэдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээд хасаагийн энэ үйлдэлийг үнэхээр ойлгоогүй. Уул яг хин үнссэн. Уул яг хүнсэг юм шүү. Энд нэг хүн үнсээд дээ штэ. Зэтүүлээ унссан юм байна. Оо, тийм бэ те. Энэ зэтүүлээ бас барьцгүй сонин гар шүү. Зэтүүлээ бас ойлгомжгүй те. Энэ нөгөө охиноо унсэхгүй те. Гівгэн уул яг унсаад. Харин тий нэрээ яг чиний хэлж байгаагаар бүгдээрээ л нэг ганц олдох боломж гээл яг өөрийн тоохгүй байгаа хүмүүс үнсээд байгаа юм шүү. Магадгүй те дараа зарим нь бараг тэгсэн юм биш үү? Хасаа золоог үнсээд, зэтүүлээ ууляг үнсээд угаасаа намайг мэдхгүй юм чи нүдэ бооцсон юм чин гингүүтээ өөртөө нь хизээч майч болохгүй охтуудыг үнссэн биш үү? Яа, ямар балиар гараад те. Гэтэ энэ ингээд энэ сизон ер нь үнсэлт айгүй ихтэй байна те. Гэтэ үнсэлт нь ингээд жирийн нэг шоп хийсэн үнсэлт биш бүр ингээд нэг тийм хил мэлтэй ямар юм наашаа цаашаа оролцож солилцсон үнсэлцүүд бүр ийм ирээ цээргүй айгүй их явж ийн те. Надад амар тэр нь айгүй заримдаа ингээд нэг тийм нүдэ хаамарч юм шиг өдрөж төрүүлээд байгаа шүү дээ айгүй хэцүү. Бид нар шинэ нөгөө нэг бас хараад энэ орчин үеийн хүүхдүүдийг бодвол болд шиг болох. Тийм те. Бол бид нар чи ингээ нэг адилхан хичээд байх шиг л шүү дээ. Харин хүүхдүүдийг ойлгохгүй тий. За ямар өөр талаараа яатсан биш үнсэлт бол зүгээр шүү дээ. Бараг энэ үнсэлт нь эдний хувьд мэдчилгээч юм шиг амар эвгүй. Их л одоо нэвтрүүлгийн юм чинь тэгэл аргагүй л хал та. Тэг их л үнсэж ин да. Миний дүүнээ. За тэгээд энэ дугаар болохоор ингээд дуусна. Тэгээд дараагийн дугаар нь болохоор ялгаагүй бас айгүй урт дугаар байх болов гэсэн чинь богинохон хэрнээ бас айгүй гал гаргасан хасалттай маш эвгүй дугаар байсан. Тэгээд шинээр орж ирсэн Номи, Энкю, Били 3 болохоор хасалтыг баг ингээд анх удаага үтсэн байх маш эвгүй байдаг шүү гэдгийг ер нь мэдрүүлсэн баг те. Гэхдээ энэ удаагийн хасалт байсан тий энэ удаагийн хасалт бүр амар өөр байсан. Маш сонирхолтой яг юу болоод байна гэж хүн болгон бодсон баха. Өөрснөө ч оролцогчдод өөрснөө ч бодсон, үзэгчд ч бодсон тий. Энэ бас айгүй тийм шинэлэг. Чамд энэ хасалт таалагдв уу? Энэ хасалт таалагдсан. Яг нөгөө манай финалистуудын хэлж байгаагаар яг үнэхээр шинэ хүн орж ирээд бүгдийн шинээр шинэ нүдээр, фреш нүдээр хараад за энэ угаасаа болохгүй байгаа юм байна гэдгийг мэдээл тэгээс тэ жинхэнэ нөгөө болдын хэлээр цэвэрлэгээний дугаар байлаа гэдэг шиг ингээл энэ дунд нэг тийм самраад байгаа онцгүй байгаа хүнийг нь аваад гараад явсан. Ер нь бол Номи маш сонирхолтой гоё хасалт тэгэл дууссан да. Тэгсэн гоё ш оролцогч байлаа те. Би ер нь сонирхоод Номигийн YouTube channel-ыг үзсэн чи айгу хөөрх юм бэлээ. Тэр манайхан бас хөөрхөн санагдсан бол дагаад ороод үзээрэй. Надад бол хөөрхөн санагдсан шүү. Тэгээд хасаа нөгөө яг Номи дээр ингээд нөгөө нэг чи ингээд яг өөрийнхөө бодсон нэг хүнийг хасна уу гэдгсэн чинь Номи руу хараад ингээд толгоогоос хэсрээдсэн те. Хасаа яг өөрийгөө сонгогдно гэдгийг ингээд айгу далд хумсартай ч юм уу ягаад чи мэдрээд байх шиг байсан. Яг хасаа нөгөө хасаагийн тоглолт чинь дандаа
олон хүний санал дээр ингээд авч Аха. үлдэх байсан шүү дээ. Тэ ер нь дандаа л тэгж асах юм байна гэж бодсон. Мгм. Тэнгүүд номи дээр нэг тийм тоглолтоо ерөөсөө хийгээгүйсэн. Хэрвээ ингэж асна гэж мэдсэн бол сүм болгон сэтгэл төрүүлдэг гарч ин тэ очиод Тий номи штэ мөн яг үнэн дэмжсэн те. байгаа Очоод шүү. бас нэг ирмэлтэй хийчих гэж үзэн те. Тийм тэгээд ерөөсөө Тий. тийм контакт үүсгээгүй болохоор яна би хасагдах байх л гэж бодсон байх л та. Мгм. Гэтэ ер нь Тэгээд бол энэ хасны дараа аха. сэтгэлээ энэ төр уйлаад юу болов? Тий ер нь бол нөгөө бронууд дундаа аюу нэр хүндтэй байсан юм шүү. Би бол тэгэж бодсон. Тийм байсан. Ер нь бол сэтгэл энэ хоёр яг бүлэг үүсгэсэн байх шүү гэсэн тийм. Тийм баг шиг Нацаг энэ байсан. гурав. Тэгээд Мгм. нөгөө трэ болохоор яг тийм голыг бариад Мгм. инк өдөртөө найзлаад байсан тийм. Тэгэхээр Мгм. яг энэ бүлгийн толгойлогчийн ус тогтсон чинь одоо нэг гоё ариусцсан. Одоо Нацаг цаашдаа тэгээд яахаа. энэ залуучууд дундаасаа ч гэх юм ингээд юуны нэвтрүүлгийнхаа зорилгыг амар сайн ойлгосон. Хүмүүст өгж байгаа зөвлөгөөн ч гэсэн те зэтгүүлээд одоо ингээд найзаа чи ер нь хин нэгнтэй матч болоод били мил рүү ер нь явсан дээр юм биш үү мөш үү гэл ер нь ингээд нацаг яг нэвтрүүлгийнхаа зорилгыг аягуулсаа ойлгосон. Нэрэл энэ дундаас хос үүсгэх гээд байна да гэдгийг ойлгосон. Бусд нь бол ерөнхийдөө нэг тийм survival show-нд ороод байгаа юм шиг тийм байгаад байгаа те. Тийм. Тийм. Тэгээд а, хасаагийн хасагдалт манай хинд бол үнэхээр айгу хүн тусах шиг болсон. Бүр уйлж бүр ихэр татан уйлаад Зүйлээ айгу тийм. хэцүү байсан тий. Ер нь л их хэцүү л байна даа л гэж бодогдсон. Тийм, би энэ хоёрын нөхөрлөг ягаад чинь зүгээр нэг юм шоу марк юм байх гэсэн чинь үнэхээр романс үүссэн л байсан юм билээ л дээ тий. Тийм байлаа. Ийм худлаа залуутай яг тийм амар найзууд болох уу гэж бодож исэн чинь болцсон байсан юм билээ тий. Тий, одоо тэгээ нэг анханасаа орж ирсэн гурван охин ч гэсэн гуруула хоорондоо амар дотн болсон тод золоо уулийн гурав. Тэгээд ингээд шинээр октод орж ирэхээр ингээд нэг тийм уусаж чадахгүй те номи ич чадахгүй биели ич чадахгүй тэгснэ биели номи энэ J3 гуруулаа аж хоорондоо чадахгүй ингээд нэг тийм бүгд тус тустай нэг тийм байгаад байгаа нь бас октодын хувьд бас жоохон хэцүү байгаа ах гэж анзаарагдаад байгаа надад. Би энэ хасалтаар бүр трейд одоо хоёр яг нэгийг авчих хэл гэж амар санаад байсан. Яг үнэ хүрхэнд Яг энэ нэг хоёр гоё. амар гоё байсан те. Тэгээ яг гоё ингээл үерхэл матчлангууд нь гаргаал амар тэнэгчтэй тий юм шоуны хувьд. Тийм шүү дээ. Одоо золоо нөгөө нэг хонгорыг хассан чинь амар трауматай болцсон байна те. Яг тэрэн шиг ингээд нацтай амар гоё болж эхэлж байгаа. Тэгтээ ингээд хасагчихгүй гэж айгүй санаа зовж ийн гээл хүрх амтан те. Тэгвэл золоо яг нацтай яг ингээд бүр амар таалагдахгүй байх шүү л шүү дээ. Ерөнхийдөө хонгор шиг тэгж татагдахгүй байх шүү гэлээ тий. Яг хоо хонгор За нацгийн хажууд хамаагүй матюр байгаа л да. Тэр талаараа л тэгж тийм байгаа. за Тий. зүгээр байснаас гэж байгаа Тий ч нэг юм шиг. тиймэрхүүтэй тий. Гэтэ ер нь энэ дугаар дээр хуучин юугаараа хасах байсан ч гэсэн хасагдах магадлалтай байсан гэж би бодсон. Тэр муултик хэсэг дээр бол бас л хасаа дээр ер нь ярьж байгаа хүмүүс их байлээ шүү. Манай хүн хитрхи поп моп гэл ер нь ингээд нэг хасаагийн нэр хүнд ер нь жоохон шалруу нэлээд төгцсөн байсан, ойртсон байсан. Ингиж хасаагүй байсан ч гэсэн хасагдах магадлалтай байсан бах гэж би бас бодоод байгаа. Тийм бах эсвэл миний бодлоор хэрвээ зүгээр ингэж хасаагүй байсан бол энк өнтер хасагдах байсан баг. Зүгээр шинэ хүмүүс рүүгээ л явах байсан баг. За бас магадгүй те нөгөө манан үүссэн байсан юм чаа. Тийм били мили ч юм уу за найзгаа бичснээс ичнээ поп ч гэсэн гэл тэгээ нэг сайн мэдгүй нэ бичсэн шүү дээ. Тийм магадгүй. За энэ дугаар маш сонирхолтой байсан. Тэгээд нөгөө нэг энэ нөгөө юун дээрээс олс таталт болоод олс таталтан дээр манай Биллийн хоёр чинь нэг баг болонгуудаа энэ дээр болцоонд явахаар болсон Зэтүүлээ хоёр. Билли Зэтүүлээ хоёр миний бодлоор ч гэсэн бас нөгөө нэг хоосон байснаас гэдэг сонголт руугаа л очих шиг болсон шүү дээ. Зэтгүүлээ бол хоосон бизнес гэдэг сонголт руу гацсан байна. Били бол харин таалагдаад тах шүү дээ тий. Өмнө нь угаасаа таньдаг байсан болохоор ир өсч эсхий сонсон байна гэж. Аа. Тийм магадгүй. Гэхдээ яг ингээд ярилцахаараа Били бас нэг тийм хөндий ярилцдаг охин билээ те. Яг тийм инкри бас байж чаддаггүй юм шиг санагцаа надад. Тод мод чи ингээд хажууд нь хамаагүй инкри штэ те. Ингээд нэг эрэгтэй хүний халамж хайрыг өөрөө ирэхгүй ингээд өөртөө татаад байдаг. Өөрөө ирэхгүй л тэр хүн яана энэ надгүй бол яана гэж бодмоор. Миний одоо онцлоглох хальтаа надад бол гэхдээ Били байгаа амар таалагдсан. Зэтгүүлэг ингээд байранд нь тавьж байгаа нэг тийм
хүчрхэг хүүхэн шиг санагдсан. Яг үнэн Чи цэтүүлэн нэг эсрэгээрээ иймэрхүү жоохон болчиход байгаа байхгүй тий энэ биелигээ хажууд тий. биели жоохон болох биш цэтүүлэн эсрэгээрээ зөөлрч мөлрөөд ингээд нэг яриа марыг цэтүүлаа төрүүлж өдөж мөдөөд гэтээ цэтүүлагийн тод руу буцааж өөрийнхөө уурыг гаргаж байгаа нь амар онцгүй санагдаж байгаа. Тийм, ер нь бол өөрийг нь тоохгүй байлаж гисэн залуучуудад тэр муу охин гэсэн үг биш шүү дээ. Тий, зүгээр л чамайг тоогүй л гэсэн үг шүү дээ. Тийш тий ягаад ч заавал өөрийн тоох ёстой юм. Өөрөө ямар нэгэн муу хийгээгүй. Уг нь бол түрүүчийн дугаар дээр хэлсэн шүү дээ. Түрүүчийн дугаар дээр чи өөрөө ойлгомжгүй байгаа, ямар нэг эфорт гаргахгүй байгаа гэж хэлээд байхад чинь ингээд би од болохоор тийх ёсгүй гэж бодоод байгаа юм уу? Хайшин. Тэгээд муулж байгаа надад. Би ер нь өөрөө тодод хайртай болохоор энэ цэтүүлагийн тэр үйлдэл надад үнэхээр таалагдахгүй байгаа. Залуучуудаа үнэхээр зориглохгүй энэ намайг тоохгүй дээ гэж бодож байгаа бол зүгээр л орхичих л доо. Заавал муулах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд тод айгу зөв сонголт хийсэн мөлий. Ийм ойлгомжгүй залуу руу явж яснаас трейд айгу хөөрхөн мэл шүү дээ. Трейд бас амар тийм хүндэлж айгу гоё харилж илээ те. Тийм байлээ. Их хүний шанс шалгахсаа орой байлаа энэ тэгээд. Яг Амар тийм үнэ. бас илдэ үл хийхгүй. Тэгэхээр чин хасаа чин зүгээр л нууц камер дээр бол ичгээл зүгээр гар хөлн хаан ч яваад байгаа те. Нөгөө охин нь бүр тавгуурхаад босоод яваад байгаа байхгүй те. Арайч бас нэг тэг телевизээр бүр янз бүрийн үзүүлмэргүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий яг үнэ. Тий нэвтрүүлэг дууссаны дараа одоо яах нь өөрсдийнх нь дур байлаа гэхэд бас хасаа бас хэтрүүлээд байгаа шүү яг үнэ. Тэгэнгүүтээ тэрийг камер харангуутаа ингээд идэг гэж ярьж мээрээ тий бас тэр нь жоохон сонио. Угаасаа эвгүй шүү дээ. Тий шүү дээ. Яач утсан. Тэгээд ичнээ би биндээ таалагдсан гэсэн бас дараа нь цаг хугацаа биш заавал камерны өмнө хийх хэрэгтэй ч юм уу ч юм уу те бүр ингээд нэг хөвчсөн юун дээр нь бол бараг л мөмиг нь бариад тах шиг үзсэн шүү дээ. Харин бүр үгүй айгүй санагдаа басаад те. Эмэгтэй хүн чинь бас өөрийнхөө үн цэнийг мэдлгүй л яхав дээ чинь бас хасаа бас хэтрүүлээд байсан. Тэгэнгүүтээ тэрийг бүр хөрхөн байлаа шүү дээ. Ингээд нэг орооцолцсон хэрнээсээ яачихгүй арай заагийг давчихгүй те. Тэрэн дээр трэйста жинхэнэ ир хүн шиг байсан. Манай нацаг тгсэн чи тэрийг сонслоо. Би бол твчихгүй гэж авсан. Сайхан гар ёо. Нэвчдэг байгаа шүү. Энэ нэвтрүүлэг шүү нацгаа. Би нацаг тод хоёрт айгуу үзмээр санагдсан шүү дээ. Харин тийм яг үнэ. Нацаг залуу хоёрыг нэг оруулчихсан ч шиг. Манай залуу ойртолохгүй л дээ. Тийм залууд бол итгэж байна. Нацаг гэхдээ бас оролдох юм шиг байлаа шүү заад чи ер нь. Дараа давнаа л гэж хэлсэн шүү дээ гэхгүй юу. Яа айгуу эвгүйсээ дөрөв орчлоо. Трейд гэсэн хэрвээ би энэ одоо хасагдах юм бол тэгээд тодог өөрөө дараа хүнтэй уулзаарай гэж хэлсэн надад айгуу гоё санагдсан. Чиндээ шоу шууд ингээл хязгаарлахгүйгээр тийм өөр хүнтэй уулзаарай гэсэн айгуу хөөрхөн санагдсан. Тий яг нөгөө нэг Singles Inferno-гийн залуу шиг те нөгөө хэн блэ? Нөгөө нэг залуу байдаг штэ би чамд дурлсан. Миний одоо нөгөө нэг зүрхэнд чамаас өөр хүн байхгүй. Гэхдээ инглигээд одоо энэ чиний хувьд ачаа болох ёсгүй. Чи бас өөр хүн сонирхоорой гэдэг нэг тийм сонголтыг өгөөд идэх чинь билээ. Бас нэг Трей гэдэг нэртэй лөө. Тео. Тео штэ. Яг Тео шиг нэг тийм гоё байсан те. Тэр айгу гоё санагдсан. Яг үнэ. Тийм штэ тэр хүн одоо Трей тодод дурлаа гэдэг чинь тодогийн хариуцлага биш штэ тэр чинь Трейн л асуудал штэ. Тийм болохоор тэрийг ингээд би чамд дурлсан учраас чи намайг хариуцах ёстой ч юм уу эсвэл чи өөр хүнд сонирхгүй байх ёстой гэсэн тийм үг бас биш л дээ. Трей ер нь айгу тийм эр хүн шиг байсан шүү. Гоё төрсэн те. Mature байсан. Тодогч гэсэн айгу гоё хүндэлж ирчихлээ. Ер нь чи ингээд айгу гоё охин бие маргүй юу даа штэ хажууд нэг л жихад одоо гар хөлөө энэ тавьмаар санагдаж байгаа штэ тэр эртөө хүн гэсэн. Гэтэ аюу гоё эмхтэй хүний нөгөө boundary хүндлээд заагаас ерөөсөө хитрхгүй байгаа нь айгу хөөрхөн санагдсан. Яг үнэ. Ер нь бол эмхтэйчүүд тиймэрхүү л юм хүсдэг штэ өөрийнх нь үн цэнийг мэдээд өөрийг хүндлээд юу яаж байгаа хэзээ нэгэн цагт тэр эмхтэй тэгэл өөрийгөө тийм гоё хүндлэл дунд тэгэл өөрийгөө зориулах нь ойлгомжтой штэ тий. Энэ хоёр ер нь нэвтрүүлэг дуусаад нэг хэсэг ямар ч байсан болцоохоо тий үесэн ч гэсэн айгу хөөрхөн би үнэхээр таалагдж жинхэнэ тийм нөгөө сэтгэл яваад тахшаа санагдсан. Тий ямар сайндаа манай болд ах чи юу гэлээ шилдэг хос оны шилдэг хос мос гэх айгу хөөрхөн нэрлчээд байгаа штэ тий. Тий манай болд ах маань ер нь сүүлийн үеэр бие суллаад аваа нэг гоё
өөрийнхоороо байж эхэлж шүү те. Яг үнэ. Тэгэнгүүт болдгийн бас нөгөө хөөхөн хөөхөн маазарлууд нь орж ирэхээр айгу таалагдаад бас надад yes болд гэж Тий. бодож бодоод тий. Яг энийг л хүлээлээ гэж. Мм. Энийг л хүлээлээ. Тий. Нилээн сүулт гаргасан ч гэсэн гоё байгаа шүү. Бас чимэг болж байгаа. Тэгээд дараагийн Тий. дугаарт бас хоёр оролцогч орж ирэх байсан. Тэрийг харсан уу? Тэрийг нь сайн анзаараагүй нэг эмэгтэй нэг жигтэй ах шүүсэн тий. За тэр эрэхтэй бүх юм бэлээ найзаа заяа. Би яагаад тэгж бодсон гэхээр нөгөө нэг Монгол готлны юм сур мураар орооцсон. Тэр чинь нөгөө халтрахгүй гэдэг юм сур мураар орооцсон байдаг штэ. Тэгээ юм Монгол Аа. дээлтэй нэг мүр зүрийг буулгацсан амар яг гоё бүх орж ирэх юм бэлээ. Аа, сонирхолтой юм шүү тий. Амар сонирхолтой. Тэгэл манай охтууд чинь бас бүхэл дуртай охтууд зөндөл байгаа штэ. Тэгэл Аа. нөгөө Яа. нэг манай үзэгчд одоо нөгөө нэг групп байдаг штэ нөгөө 2 4 7 үздэг хүмүүс гээд тэр групп дотор нөгөө Аха. нэг гүзээтэй ах оруулаад энэ дунд самраад өгөөч гэдээсэн. Тэдний хүсэл биелж байгаа юм Аха. байлээ шүү манайхаа. Дараагийн дугаараа бүгдээрээс тэ гоё шимтэн үзнэ. За Сонирхолтой. тэгээ дараагийн дугаараараа тэгээд хэдүүлээ уулзъя. Айгуу Мгм. сонирхолтой дугаар болох байхаа. Их баха. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. Баяртай. Гоё зургаар дуусгая.